Тэмээ 5 хошуу малын минь нэг, тэмээ 5 амд эрдний минь нэг, тэмээ 5 твийн улсаас манайд олон би, тэмээ тал хангаа говь 3 нутагт минь би. Арслан заантай цуг бэлчиж сая жилийн дэртээчж байсан айл хүн хоёртой ижилсэж 5,000 жилийг илээсэн амгалан авраг хоёрын бэлэгдэл мэт бийтэй заяасан алтан дэлхий тэмээ гэдэг сайхан амьтан нэрээ би тимээ гэх шиг нэр нь хүртэл тэмээ. Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Баян Өндрөсмаас сонгогдсон иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Монгол Ардын намын бүлгийн дарга Баасангийн Батбаяр, Буузгаансамаас сонгогдсон төлөөлөгч Бэгцэрэнгийн их түвшин нарын ивент тэтгэлэг санаачлагаар Баянхонгор аймгийн засаг даргын тамийн газар, аймгийн хүнс үдээ аж ахуйн газар, Баян Өндрөсмийн засаг даргын тамийн газар тэмээгчдийн холбооноос хамтран Баян Өндрөсмөд их говийн тэмээд тэмээгчдийн баяр бүсийн зөвлөгөөнийг зохион байгууллаа. 1-р сарын 6-7-нд болсон тус зөвлөгөөний тэмээгчдийн баярт Баян Өндөр, Шинжээст, Жинст, Баянлаг, Баянгой, Баян цагаан, Говьалтай аймгийн Эрдэнэ зэрэг сумдыг нийт 90 орчим тэмээчд өөрийн шилмэл тэмээдтэйгээ ирж оролцсон юм. Ганцаар газрын гарц, малын бэлчээр даган их талын ингэрнийг тарсан тэмээчдийг нэгэнд ор цуглуулж, учруулан золгуулдгаараа энэ баяр зөвлөгөөний ач тус ихээхэн байдаг лээ. За энэ тэмээний зөвлөгөөн, тэмээчдийн зөвлөгөөн, тэмээний баярыг бол уламжлуулгаад одоо 5 дахь жилдээ, 6 дахь жилдээ зохион байгуулж байна. Тэгээ энэ жилийн хувьд бол арай онцлогтой өргөн дэлгэр Баянгор аймгийн 9 сумыг хамарсан тэмээчд маань оролцсон юм онцлог зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөний гол ач холбогдол нь тэмээ сөргийн өсөлт, тийм ээ, тэмээ сөргээ хэрхэн одоо арчилж тэмээнийхээ үржил чимийг сайжруулах, тийм ээ. Тэмээнээс гарч байгаа бүтээгдэхүүнийг бас сайжруулах гэсэн маш олон ийм мэдээллүүд өгдөг ийм сайхан зөвлөгөөн болдог. Дээрээс нь одоо бас Монгол тэмээний цусыг хадгалах, тийм ээ, цэврээр нь байлгах тал дээр бол одоо маш их сүүлийн үед яригдж байгаа. Энэ чиглэлээр ч гэсэн манай одоо хөдөө аж ахуйн газрын мэрэгжилтэнүүд гэж нэлээд сайхан дэлгэрэнгүй малчид ойлгох гэсэн ийм зөвлөгөөн болж байна. Тэмээ сөргийн тоотлогоо 2000 оны хүртэл тогтмол буурсан тоон үзүүлэлттэй байсан Баянхонгор аймаг тогтмол тоотлогоо өсч жилийн эцсийн мал тоотлогоор тэмээ сөргийнхээ тоотлогыг 50,000 орчим болгож өсгсөн үзүүлэлттэй байгаа нь тэмээчдийн хувьд төдийгүй аймаг орон нутгийн хувьд таатай мэдээ. За, юуны өмнө тэрүүд үзэж байгаа үзэгчдээ Баянгорчуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. Ер нь бол бас энэ хоёр өвдөө Монгол тэмээг бас өсгөөөржүүлэх талаар бол аймгийн засаг дарга иргэдийн урлаас бол нэлээд ажил хийж хэрэгжүүлэхээр мөрөн хөтлөөрөмд тусгасан. Тэрний нэг одоо тусгал нь бол өнөөдөр Баян Өндөр суманд их говийн тэмээд гэсэн тэмээний баярыг зохион байгуулж байгаа. Тэгэхээр энэ дээр бол манай аймгийн засаг дарга иргэдийн урал, зөвнө тэргүүлэгчид, тамгын газар тэгээд бол өндөр ач холбогдол гэж оролцож байна. Тэгээд манай Баян Өндөрчүүд бол бас тэмээг өсгөн үржүүлэх талаар бол нэлээд ажил хийж хэрэгжүүлж байгааг байна. Тэгээд энэ бол өнөөдөр бас энэ Баян Өндөрчүүд бас 4000 гаруй тэмээ тоолуулсан юм амжилттай 16 оноо огтж 17 ондоо бол бас өшөө олон тэмээ өсгөж үржүүлэх талаар бол бодож төлөвлөсөн ажлууд байгаа юм байна. Тэгээд энэ нь бол аймгийн иргэдийн урал, түүний төлөөлөгчд бол бас дэмжиж оролцож байна. Тийм оролцож байгаа. Тэгээд манай компани, манай одоо Төгөө такс компани бол бас энэ тэмээний баярыг бол өндөр ач холбогдол өгж ингэж дэмжиж ивент гэж ингэж оролцож байгаамаа. Тэгээд энэ Баянгорчуудаа, Баян Өндөрчүүдтэй бас тэмээг өсгөн үржүүлэх талаар бол өшөө олон ажил зохион байгуулж хийгээсэй гэдэг үүднээсээ бол бас өнөөдрийн тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмээ өсгөж байгаа хүмүүстээ одоо юу гэдэг нэг утганд 20,000 төгрөг өгье гэсэн ийм санаачлагыг бол одоо энэ 17 оноос эхлээд чадахгүй бол 18 оноос эхлээд ингэж тэмээ өсгөн үржүүлж байгаа хүмүүстээ бас урамшуул болгож өгье. Өдгөө Баянхонгор аймагт Монгол улсаа тэмээ сөргийнхээ тоо толгоогоор Өмнө Говь аймгийн дараа хоёрт орж байна. Тиймээс их газрын зан Арслан хэмээн нэрлэгддэг тэмээ сөргийн тоотлогыг цаашид өсгөх, ашиг шимийг нь олон нийтэд сурталчлан таниулах бодлогыг аймаг орон нутгийн удирдлагууд барьж байна.
Үүний нэг илэрхийлэл нь эл тэмээчдийн зөвлөгөөн баярыг зохион байгуулахад Баянхонгор аймгийн Засадрын тамийн газраас онцгой анхаарсан явдал юм а. За ер нь бол одоо Монгол тэмээнийхээ өгшлийг сайжруулах, тэмээн сүргээ өсгөх тал дээр одоо манай говьчууд байсан ажиллаж байгаа. Тэгээд энэхүү арга хэмжээг санаачилж зохион байгуулж явуулж байгаа маань одоо манай Баян өндөр сумаа сонгогдсон манай Бат өрлөөлөгч байгаа. Энэ одоо 5 дахь жилдээ энэ үйл ажиллагаа уламжлалт зохион байгуулагч явж байгаа. Энэ жил одоо нэлээд өргөн мөрөлтгөнтэйгээр аймгийн Засадрын тамийн газар оролцож, за дээрээс нь Бууцгаан сумаас сонгогдсон төвшин нэг төвшин төлөөлөгч маань бас цуг оролцож энэхүү арга хэмжээг бас ивент итгэж шагналынх нь байг өсгөж одоо нэлээд өргөн мөрөлтгөнтэй сайхан зохион байгуулж байна. Тэгээд үүний уг арга хэмжээгээр бол одоо говийнхаа бүх сумдуудыг энэ үйл ажиллагаанд хамруулах тэмээжтэй дэмжих юм зорилготой явж байгаа. За энэ жил бас аймгийн Засадрын захирамж гарч бусад аймаг буюу бус сум аймагуудын тэмээг одоо энд оролцуулахгүйгээр шийдвэрлсэн. Энд бол одоо дандаа орон нутгийн манай говийн сумдуудын тэмээнүүд оролцож байна. Энэ бол бас орон нутгийнхаа уяачдыг, орон нутгийнхаа тэмээ малж байгаа иргэдэд дэмжсэн ийм үйл ажиллагаа болж байгаа маа. Ер нь бол харьцангуй сүүлийн жилүүдэд тэмээ өсөх иргэдийн сонирхол бол их нэмэгдсэн. За хангаа говьхгүй тэмээн сүргдэг анхаардаг болж байна. Тэмээг ерөөсөө өсгөж үржүүлэхэд тэмээний үйлдвэр ухсааг сайжруулах нь бол энэ мэтчлээ одоо тэмээний уралдаан, тэмээтэй холбоотой үйл ажиллагаануудыг олон нийтэд сурчилж явуулсныхаа үр дүнд одоо хүн болгоны итгэх тэмээг өсгөх, тэмээтэй болох гэсэн ийм сонирхлууд бол нэмэгдэж байна. Харьцангуй сүүлийн үед бол манай Баянгор аймгийн тэмээн сүргийн тоо доктортой өсөж байгаа. Шинэ он гараад шинэ оны эхний босгон дээр одоо энэ сайхан бэлэгт шинийн 9-ний энэ сайхан өдөр одоо манай говьчууд уралдаанаа зохион байгуулад уралдааны үйл ажиллагаа эхэлж байна. Олон сумаас олон тэмээд ирсэн байна. Энэ үйл ажиллагаа одоо хөрөлдсөн ирсэн нийт говийнхаа бүх сумын уяачтай, тэмээчтэй энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн бүх сумынхаа удирдлагуудаа за үйл ажиллагаанд дэмжиж оролцож байгаа бүхий л хүмүүстэй одоо ирж байгаа энэ 17 онд Илгээрэнх амгалан төрлөөрөө төвшин амгалан байхыг зөвлөлөг өргөн дэвшүүлье. Тэмээний тоотлогын өсгөд энэ чухал хүчин зүйл бол мал аж ахуйн нөр их туршлагатай ахмад малчид билээ. Баян өндөр сумын хувьд тэмээтэй амьдралаа холбосон нэг ангийн 3 малчин бэ. Тэд гурвал Монгол улсын хөлмөрийн баатар хэмээх эрхэмд дээд цолыг хүртсэн их говийн хөдөлмөрч малчид юм. Залуу малчны халааг бэлтгэхэд тэдний оруулсан хувь нэмэр арга туршлага маш чухал байдаг. Нас өдөр хэдий өндөр болсон ч малчуухан Монгол уламжлалыг тээгч болсон эдгээр буурлуудын хүч хөдөлмөрөөр говийн өргөн удам нутагт тэмээ сүргийн тоотлогыг өсөж байгааг хэлэхэд бахархалтай байна. За өнөөдөр Баян өндөр сумын одоо тэмээний баярын өдөр болж одоо сайхан буур шалгаруулж сайхан улсууд бас шалгаруулах болтой ийм байна. Ингэхээр бид бүгдийн одоо тэмээ хариулсан бид бүгдийн баярын өдөр юм шиг байна. Тэгэхээр энэ өдөрт бид бүгд энэ олон түмэн одоо Монгол улсын ард түмэн бүгдтэн телевизээр гардаг бүгдтэн сумынхан бүх ард түмэнд одоо өнөөдрийн энэ баярын өдрийг дэвшүүлж их баяр хүргэж байна гэж одоо хэлэхээр байна. За би ч одоо 40 гаруй жил тэмээ малтаж байгаа хүн л дээ. Тэгээ өнөөдөр манай сум бас тэмээчдийн бас баяр гээд одоо тэмээ оролдуулж байна, буур шалгаруулж байна. Бас энэ тэмээгийн жаахан бас нэг манай одооны хүүхдүүд залуучууд тэмээндээ бас жаахан анхаарал тавьж би их баярлж байна. Буурморсоор тэндээс шалгаруулж тэмээ оролдуулж одоо ингэж явах гэж байна. Бас тэмээний хан өсөхөд хүүхдүүд залуучуудын урмыг сэргээж яана үл гэж одоо би баяртай байна да дотроо. За та 40 гаруй жил тэмээ мал ер нь тэмээ гэдэг энэ сайхан малыг маллах энэ арга ажиллагаа нь ямар шүү байдгийг ер нь энэ тал дээр ер нь цаашдаа юуг анхааруул их зүгээр байдаг бай. За тэмээ бол малаас их онцлогтой юм амтандаа уулна. Тэгээд энэ тэмээний талаар бол дээрээс бол нэгт анхаарахгүй байгаа юм даа. Тэгээд одоо энэ тэмээгийн чинь ер нь улсуу тэмээнээс их залгадаг болчихсон юм чинь одоо ерөөсөн байгаагаа зарждаг үржигдэг одоо ерөөсөн тэмээг хэцүү өнтер гэдгсэн. Одоо харин залуучууд бас уран сэргээд бас арай наашилж байгаад нь би их баяртай байдیں۔ Тэгэхдээ тэмээ шиг сайхан амтан байхгүй л гэж би хэлээ. Тэмээ гэдэг амтныг бол одоо бас одоо чинь сургаж унах тал дээр одоо ер нь нэлээ
дэндүүл харагдчихсан мэрэгчл болгош тий. Тэмээг одоо сургаж унах тал эдлэгэн сургах нь одоо ер нь овоордсон ийм ил болцсон үе болцраад байна. Тэгэхээр одоо энэ тэмээ гэдэг амт ч одоо дээхний үед бол ачлаг, уунлаг одоо Монгол улсын хүний одоо ачлаг малладаг хүний одоо ганцхан тээврийн гэрэгцэл байсан шүү дээ. Тий. Одоо тэгээ тэр тал руугаа одоо уг нь эргэж орвол зүгээр л юм байгаа юм. Тэгээ одоо машин техник мотоцикл бигсэн болохоор чинь тэр тал руу бас залуучууд одоо хандах нь одоо жаахан овоордсон цаг. Сайн тэмээний одоо шин чанар нь юу байдаг вэ? Сайн тэмээний шин чанар одоо хурдан өөр одоо өр төлтэй буурны шинж бас өөр чинь одоо яг тойроод үзэх юм бол юм өөр шүү дээ юусэн л чинь. Тэгээ энэ одоо энэ залуучуудыг би ингэж боддсон байхгүй юу? Одоо ботгыг жилийн ботгонд нь одоо дээрээс бас урамшил өгч явах юм бол ботго боожуулах тэмээг өсгөхтний залуучууд бас нэлээд ташуур болох болов гэж би бодож явдсан. Зарим газар нөгжил байх юм л да. Энэ өмнөгөө винтер бол манайх одоо тэрх юм бол эн чинь хүн энэ ботгон бүр авчихсан ингэтэй болоод ботготой ингэтэй болох юмсан гэсэн ирмэлзэлтэй болно шүү дээ энэ чинь. Ийм л би санаад одоо бодож явдсан да. Энэ сайхан баярын өдөр ингээд бид бүхэнтэй уулзаж сэтгэлээ хэлсэнд маш их баярлалаа. За нийт сумынхаа ард иргэдэд энэ тэмээчдийн баярд оролцож байгаа энэ зөвлөгөөнд ирсэн тэмээчтэй хандаж юу хэлмээр байна? За энэ өнөөдрийн тэмээчдийн баярт ирсэн одоо гадны энэ баянцгаа энэ тойрсон сумуудаас одоо урдан тэмээг хацарч одоо уралдуулж баяр хөөрүүлж жагаад энэ бүх тойрсон ирсэн одоо ард түмэнд өнөөдрийн энэ баярын өдрийн мэндийг дэвшүүлж цаашдаа улам одоо өргөжүүлэх болтугай гэж ингэж ярив. За та энэ одооны залуучуудад одоо энэ тэмээтэйг харьцах тэмээгийнхээ эд шидийг мэддэг энэ сайхан юу баяр болж гин гэж би одоо дотор их урамшиж байна. Тэрнээс одооны хойд бидний үеийг залгаад явж явах энэ залуучууд чинь одоо эднэр л байгаа юм шүү дээ. Тэгэхээр эднэр энэ тэмээгийн өөдөн татаж одоо хөгжүүл өсгөж явахгүй бол өөр энэ чинь Катаас хүн ирээд явах юм уу чинь одоо Японоос хүн ирээд өсөх юм уу чинь энэ чинь Монголын байгалийн хөрсөн дээр хэдэн зуун сая жил ингээд энийг эдлээдсэн юм энэ сайхан амтыг чинь одоо нэг муухай одоо хүн дээрээ явуулсан юм да. Тэгээ одоо ингээд өнөөдрийн байдлаар харж яхад бол би сэтгэл хөдлөөд байна одоо хөгшин миний хувьд одоо чинээс энэ иймэрхүүл байдагсан байсан юм да. Энэ одоо 90 оноос өмнө гэж бодож баяр хөөрчл байна. За ингээд одоо энэ дээр ирсэн бүх залуучууд одоо энэ тэмээ хацаарсан бүх улстай одоо энэс хойш улам их энийг өргөнөөр хөгжүүлж одоо ашиг шимийн хөтө тэмээнийхэн эд шидийг энэ ойр орчныхон сум аймагт одоо гайхуулж нэрэн гаргаж яваар хэл гэж одоо хүсэж өрөөдөө. Аж ахуй төр дундаа мал аж ахуйн салбарт тэмээ сүргийн бүтэц үйлдвэр ухсааг сайжруулахад Баянхонгор аймаг онцгой анхаарч ирсэн байдаг. Тухайлбал ламын гэгэний улаан тэмээ сүрэгт эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн ажлын арга зүйн дагуу судалгааны ажил хийж үйлчлэлийн хэсэг омгоор батлуулахаар хүсэлт хүргүүлснээр хүн сүдэ аж ахуйн яамнаас үржил селекцийн ажлын ололтыг хянан магтлах, дүгнэлт гаргах ажлын хэсэг 2015 онд томилогдсон 2016 оны 11-р сард Баянхонгор аймагт ажиллаж байжээ. Баянхонгор аймаг бол яг 1980-ад онд бол маш их олон тэмээтэй. Энэ Баян өндөр суманд бол үржлийн одоо ферм байгаатай их олон тэмээтэй байлаа. 90-ад оны ихэнх үед одоо эдийн засгийн одоо шилжилтийн үед тэмээ сөрөгийн тоо толгой маш их хэмжээгээр буурсан ийм байсан. За 2000 оноос хойш тэмээний талаар малчид нэлээд анхаарч манай аймгийн хөдөө аж ахуйн бодлогот нэлээд тэмээний талаар бодлого туссан учраас бол сүүлийн үед бол тоотлогын цөөрчүүлсэн тэмээ сөрөг бол нэлээд өсөж энэ жил өнгөрсөн 16 оны жилийн эцсийн байдлаар бол Баянхонгор аймаг бол 49600 гаруй тэмээтэй болсон ийм сайхан мэдээтэй байна. Тэмээ сөргийн ач холбогдол үйлдвэр ухсаа гэдэг бол энэ дэлхийд хосгүй хоёр бүх тэмээ бол Монгол энэ өвөр Монгол Азийн хэдэн оронд байдаг ийм цөөхөн ийм амьтад байгаа юм. Баян өндөр сумын тэмээний хувьд бол дөхөм тунгалгын хос цогдорт бор тэмээний одоо угшилтай
ийм бас нэг төрөл зүйлийн одоо тийм ээ байгаа юм. Баян хонгорт үржүүлж байгаа ламын гэгэний хүрэн улаан тийм ээ. Баян өндрийн хосцогдорт бор тийм ээ гэсэн хоёр ийм төрөл зүйл байгаа маа. Тэгээ одоо өнөөдөр бол бид нэр энэ төрөл зүйлийн одоо цаашид одоо бас шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэх ямар боломж вэ? Тэрийг судлахаар бас ингээд оролцож байна. Үржүүлэх селекцийн ажлын үе шатыг авч үзвэл 1943-аас 1960 он тоо толгойг өсгөх бодлого, 1960-аас 1980 он зүсийг жигдрүүлэх бодлого, 1980-аас 1990 он ноос сүүний гарцыг нэмэгдүүлэх бодлого, 1990 оноос хойш хурдлах чадварыг нэмэгдүүлэх бодлогыг явуулж иржээ. Харин энэ удаагийн тэмээгчдийн баярыг зохион байгуулж буй Баян өндөр суманд хурдны чиглэлийн бүлэг тэмээ байх боломжтой тул энэ онд судалгааны ажлыг эхлүүлэхээр зэхээд байгаач. Баян өндөр сум маань бол тэмээнийхээ баярыг бол жил уламжлуулан зохион байгуулдаг. За манай аймгийн иргэдийн урлагийн төлөөлөгч Баасангийн Батбаяр маань энийг зохион байгуулж ивент гэж явуулдаг. Тэгээд явууллаа шүү. Энэ жилийн хувьд бол их онцлогтой тэмээнийхээ баярыг өргөжүүлээ. Энэ Монгол тэмээг олон нийтэд сурталчлаа. Баян өндөр сум маань хосцогдорт тэмээгээр алдартай. Тэгээд энэ тэмээг олон нийтэд сурталч таниулъя гэж одоо аймгийн тамгын газар болоод аймгийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй энэ говийн бүсийн их говийн тэмээ тэгээд энэ сайхан баярыг эхлүүлж байна. За хосцогдорт энэ хүрэн тэмээг омог үйлдвэр болж батлуулах, өсөг шимийн дээшлүүлэх энэ ажил дээр бас санаачлаг гаргаж, иргэдийн санаачлаг бас мөн байсан. Тэгээ мөрийн хөтөлбөр үндсэн чиглэлдээ энэ судалгааны ажлыг эхлүүлэх гэж би оруулсан байгаа. Ер нь цаашдаа тэмээчтэй дэмжих энэ Монгол тэмээг өсгөж үржүүлэх тал дээр Сумор нутгийн бодлого чиглэж явна. 2014 онд одоо анх одоо санаачил зохион байгуулж ирсэн байгаа. Тэмээчдийн одоо говийн бүсийн тэмээчдийн зөвлөгөөнийг одоо Баян өндөр сумын төвд одоо зохион байгуулж ирсэн. Тэгээ өнөөдөр бол яг ер нь одоо энэ Баян өндөр сумын одоо энэ нийт иргэд тэмээчд тэмээ өсгөж байгаа энэ залуучуудыг одоо урамшуулах, алдаршуулах энэ зорилгоор одоо Баян өндөр сумаас аймгийн иргэдийн төлөөлөгч хурлаа нэр дэвшиг сонгогдож гарсан Баасангийн Батбаяр, Бууцгаан сумаас одоо иргэдийн хурлаа аймгийн иргэдийн хурлд сонгогдож гарсан Инх төвшин нарын санаачлагаар өнөөдөр энэ их говийн тэмээд гэсэн одоо энэ баярыг зохион байгуулж байна. За Баян өндөр сум бол одоо тэмээн сүргээ өсгөж үржүүлэх талаар бол нэлээ алдартай сум. Улсын хэмжээнд одоо үржлийн ферм гэж байсан. Ахмад одоо удирдах ажилтан шавгарын цэрэнхүү, төгжийн элбэгд орж, догмидийн бор гэсэн ийм одоо удирдлагууд одоо энэ эдрэнгийн хос огдортой бор тэмээг Өмнө Говь аймгийн Галбын улаан гэсэн одоо тэмээгээр одоо үндсэн сайжруулагчаар ашигласан. Үндсэндээ одоо ноосоор одоо нэлээ ноосорхог өндөр зэгзгэр ийм одоо тэмээд байгаа учраас бол бид одоо тэр тэмээний одоо гол одоо ноосрох шанарыг л бид одоо ашиглаж үржүүлж байгаа юм. Тэмээ өөртөө эмнэх, эрүүлжүүлэх шинж чанарыг өндөр агуулсан мал юм. Ингэний 1 литр сүүн хүний биеийн хоногт шаарддаг хэрэгцээд кальц, фосфорыг 100%, магний каль төмрийн 45-аас 57%, натрийн 24%-ийг хангах боломжтой. Энэ утгаараа эмчилгээ совиллын өндөр ач холбогдолтой байдаг байна. Тухайлбал хав хөх, яс сэргжих сүрээ ходоодны шархлаа, цусны судас хатуурах өвчлөөс бүрэн сэргийлэх боломжийг олгодог давуу талтай юм байна. Тэмээ хослмол ашиг шимтэй мал бөгөөд нэг тэмээнээс амьдралын туршид 300-аас 480 кг-ноос 7000-аас 8000 литр сөө 10-аас 11 ботог бойжуулах боломжтой. Мөн буурны ороо орох үеэр ялгаран гардаг нэгэн онцлог зүйл бол буурны бох юм. Буурны бохны найрлаганд хүм мал амьтны бие махбодод өндөр ач холбогдолтой олон төрлийн үлэмж ба бичил язгуур махбод болон эр бэлгийн даавар тестостерон, метил тестостерон гэх мэт биологийн өндөр идэвхт бодисууд агуулгддаг байна. Одоо энэ баян өндөр, баян цагаан, баацгаан, шинжинс энэ чиглэлийн тэмээ бол дээр үеэс одоо энэ Говьалтай аймагт хэл залгаа нутагладаг. Мөн одоо хэл зэрэгэлдээ аймагуудтай бас харилцсан үржилсэлэгсэн ажил хийгдэж байгаагийн үр дүнд бол сайжирч байгаа юм байгаа. Тухайлбал одоо Хосцогдортой тэмээний одоо удам өгчлөл энэ сумуудад тэр дундаа энэ баян өндөр сумд байхад бол одоо бүрэн үндэстэй юм байна. Тухайлбал одоо энэ баян өндөр сумаас хүн тэмээнээс гэтэл одоо улсын авраг сайн малчид олон төрж гарсан, хөдөлмөрийн баатруу төрж гарсан ийм алдар гавьяатай юм. Энэ арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлэхэд энэ аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч
Батбаяр инх төвшин нарын хүмүүс маш их идэвхсэн ажил гаргаж оролцож байгаад бидрээс дэмжиж хамтарч байгаа. Яагаад өгтөгөн зэрэг одоо энэ Тэмээн сүргийг мал сүргийн төлөө сэтгэл гаргаж, хөрөнгө гаргаж ажиллаж байгаа хүмүүсийг бид нар дэмжиж хамтарч ажиллаж байгаамаа. Ийм болж байгаа. За энэ Тэмээний хувьд бол бас нэг анхаарах нэг өстэй зүйл бол өнөөдөр Тэмээний уралдаан болж байна. Босод одоо арга хэмжээ тэмцээн явуулж байна. Зүгээр энэ дээр бол нэг малчтын нэг анхаармаар юм бол одоо сүүлийн үед тийм нэг эрлиз Тэмээ яахан олшир хандлагатай байгаад бас яахан Монгол Тэмээний генофонд алдагдах үе гэж санаа зовж байгаа юм бэ. Тухайлбал одоо энэ яг гавтгайн буураар Монгол инхтэн нийслэний үр дүнд л одоо эрлизм гараад байна. Эрлиз Тэмээ гэдэг чинь нэгдүгээр эрлиз Тэмээний онцлог бол одоо нэгдүгээр үе дээрээ тэр одоо хурдлах чадвар байд юм уу? Ийм одоо ашиг шимийн зарим гарц үзүүлэлтүүд нэмэгддэг юм онцлогтой. Энийн ашиг одоо хурдны чиглэлээр эрлиз Тэмээ өсгөж үржүүлэх ийм хандлага байгаад бас яахан дутагдaltaй юм байгаа. Ер нь бол Тэмээний ашиг шимийг одоо ашиглах, өөрийнхөө орлогыг нэмэгдүүлэх, Тэмээн сүргөө өсгөх чанарыг сайжруулахаар манай малчдыг анхааж ажиллаж байгаа юм би. Тус баяр зөвлөгөөний хүрээнд Монгол Бэсрэг Тором Тэмээний уралдааныг зохион байгууллаа. Нийтдээ 150 гаруй хурдан Тэмээ уралдлаа. Манай аймгийн говь цэлийн бүсийн зарим сумд хязгаарлагдмал хүрээнд нутгийн Монгол инг хавтгайн бууртай нийлүүлэгэнд орж тэдгээрийн нэгдүгээр үеийн эрлиз нь хурлах чадвар сайтай төл гардаг. Энэ Тэмээг малчид сонирхон уралдуулж зарж борлуулж байгаа бөгөөд бусад аймаг сумандаж эрлиз буюу Бэсрэг Тэмээ тархаж байна. Тиймээс Тэмээг Бэсрэг ба Цэвэр цусны Монгол Тэмээгээр ангилан ялгаж уралдуулах болжээ. Манай сумын хувьд одоо энэ 2016 оны жилээс 4995 толгой Тэмээ тоологдсон байна. За 2017 оны эцэст бол мэдээж бид одоо 5000 Тэмээний үе одоо хагас түмэн Тэмээний баяр хийх ийм одоо боломж бүрдэхээр ингэж харагдаж байна. За манай сумын хувьд бол одоо бас социализм үед энэ Өмнө Говь аймгийн Тэмээгээр одоо бас тус сайжруулж ингэж байсан. За сүүлийн жилүүдэд энэ Говь Алтай аймгийн төгөргийн Госогдор тулаан гэдэг одоо энэ Тэмээгээр одоо Тэмээн сүргийнхаа тусыг сайжруулж байгаа юм аа. Тэмээ бол их сайхан амьтаа. Говийн нэг л одоо арслан гэж одоо хэлэхээр одоо тийм амьт шүү. Би Тэмээн дээр одоо 20 гаруй жил малсаа малчин дээд зэргийн бараг л одоо арай Баатарт л хөрч чадаагүй бусдын цугыг хийсэн би. Тийм Тэмээчингүй байсан. Тэгэл одоо ингээд одоо ер нь манайхыг Тэмээ гарахын алтайд одоо ер нь энэ Бэсрэгжмээр царай өнгө орж ирсэн. Тэгээ одоо нийлэл Бэсрэг болсон юм бэ. За нутгийн Тэмээтэй. За танай нутгийн Тэм Баянговь сумын Тэмээний онцлог одоо юундаа байдгүй? За манай Баянговь сумын Тэмээний онцлог гэх юм бол ер нь нөгөө жижиг улаан гэдгээр алдарсан. Тэгээл Тэмээ Баянговь Тэмээр сайн шүү. Сайн уу? Сайн. Аха. Сайтай. Зөө. За тэгээд одоо энд хідэн насны ямар Тэмээтэй ирв? Би нэг торомтой байсан. За өөрийгөө танилцуулахгүй юу? За би Баян өндөр сумын нэгдүгээр багийн малчин Алтан гэрэл гэдэг хүн байна. За тэгэхээр Баян өндөр суманд ер нь Тэмээ мадлах Тэмээ өсгөх хэрэг тохиромжтой гадуур үед ямар гадуур зүйн тохиромжтой нөө баруун говь дунд нуруу идрэнгээд энэ Тэмээ өсгөх тохиромжтой сайхан утгаштай Баян. Тэмээ цагт 60 км цаг хурдлах чадвартай, басхуу туулах чадвар өндөртэй амтан. Тиймээс Тэмээчид жил бүр Тэмээний уралдааныг зохион байгуулж заншижээ. Энэ удаагийн их говийн Тэмээд Тэмээчдийн баярын үеэр Тэмээний уралдааныг мөн зохион байгуулсан юм. Хурдан Монгол Тэмээний төрөлд 64 Тэмээ уралдсанаас Шинжис сумын уяаж Дүлгөөний хөх Тэмээ төрүүлсэн бол Баянлиг сумын уяаж Жаргал сайхны бор Сонин мишин улаан Тэмээд удах байрт хурдлаа. Хурдан Бэсрэг Тэмээний төрөлд Баянлиг сумын уяачд одтой байж Минд баярын бор Гал хүүгийн улаан Мөх Жаргалын шар Тэмээд эхний 3-т хурдлсан байна. Харин хурдан Тормны уралдаанд Баян өндөр сумын аюушин шар төрүүлж Баян хишгийн хүрэн удаалсан бол Шинжис сумын уяаж Отхон Баавгийн хөх Тэмээ 3-т хурдлаа. Тэмээн сүргийн бүтэц Монгол Тэмээний цусыг цэврээр хадгалж үлдэхэд чухал зүйл бол буур байдаг. Тиймээс жил бүрийн Тэмээчдийн баяр зөвлөгөөний үеэр сайхан буур шалгаруулах үйл ажиллагааг тогтмол хийж заншжээ. Энэ жилийн сайхан буур шалгаруулах уралдаанд 22 Тэмээчний 22 буур оролцсноос Шинжис сумын Тэмээчин Шовен 10 настай буур төрүүллээ. 2 дугаар байрт Баян өндөр сумын Тэмээчин Баян хишгийн 10 настай буур орсон бол 3 дугаар байрт Тус сумын Тэмээчин Пүрвэгийн 4 настай буур орсон байна. Өөр багаасаа малсан дөө. За одоо тоотлохоо хэд вэ Тэмээний? Тоотлоо юу? Одоо 300 гартай. За өнөөдөр энэ Тэмээчдийн баяр зөвлөгөөн дээр одоо хэдэн Тэмээтэй ирв?
7. За ямар насны уралдах тэмээнүүд үү? Татны уралдах тэмээн. За сайхан тэмээ. Хором. Тийм сайхан бастай. Тэмээний талаараас бол бүгд л ихтэй шүү дээ. Ачин тэгээд ингэнэ ундаа саан. Тэгээд одоо өөрөө жоохон машин дээр хөрлөлтөд ачгаа байцсан. Тэр талаар л жоохон муу байгаа. Түүнээс тэмээ болоос ачаа тэгээд ингээд нүүдэл суудлыг бол бас хамгийн их хүн бастаа саад их давна. Хүний явж чадахгүй газар засан масыг тоохгүй шүү дээ. Тэмээ сүр бараа ихтэй зэрэгцээ өөрийн гисэн ихэмсэг дүрдөрхтэй. Энэ сүрлэг байдал нь тэмээ дагсан соёл, тэмээг гоё сайхан байдлаар унаж хэрэглэх нэгэн соёлыг тэмээчдийн дунд бий болгожээ. Уг уламжлалыг сэргээж ил баярын хүрээнд сайхан хос шалгаруулах хуралдааныг мөн зохион байгуулсан юм. Сайхан хосыг шалгаруулахдаа тухайн тэмээний өөрийн байдлыг харахаас гадна тэмээний эдлэл хэрэглэлийг ямар байдлаар урлаж чимсэн, өөрсдөө мөн хэр сайхан хувцалсан зэргийг харгалзан үздэг байна. Тус уралдаанд Баян цагаан сумын тэмээчин Аюуш Ихбат нар тэргүүлв. Удаах байрт Баян өндөр сумын тэмээчин Тамир Пагам дулмнаар орсон бол 3 дугаар байрт мөн тус сумын тэмээчин Алтан Сүх Нарам Цэцэг нар шалгарчээ. Тэмээчдвэ одоо энэ тэмээ зүргийн тоотлогоо одоо танаа хэд үрж байна? Одоо 3 дахь үеийн тэмээчд. Одоо танаа хичнээн тэмээтэй. 100 гаруй тэмээтэй. Тэмээ маллахад ер нь ямар байдаг вэ? Бусад надаас онцлогтой давуу талууд нь. Одоо 100-нд бол дэсвэртэй өдөөд дэсвэртэй онлог ажиллаганд хэрэгж болно. Миний цагаан эдээ сүүдлаараа ч ихсэн ашиг шимтэй. Хүний бие тустай шүү дээ. Айр гэсэн юм. За би Баянгор аймгийн Баян өндөр сумын иргэн. Улаан зур баригатын иргэн. Алтас, Балдын Алтас. За тэгэхээр хоёр бас энэ сайхан ийм өөрмөц содон одоо зүрсэн ийм сайхан тэмээтэй. Тэмээний энэ эдэл хэрэглэл энэ ер нь ямар очир холбогдолтой одоо ийм тохиш энтер байсан байна вэ өнөөдөр? Энэ тэмээний юу бол энэ нэг юу гэдэг тэмээний наасаар хийсэн бүгдийг. Тэгээд гараараа томож ингээд ширж хийдэг. Тэгээд энийг ходрог гэдэг. Хөмөлтрэг. Энэ тэмээний ноход бас ширж томож хийсэн. Тий, өөрийнх нь наасаар ингэж хийдэг. Танаа тэмээ бол одоо ямар үйлдвэрийн ямар омгийн тэмээ байна? Нутгийн тэмээ юу? Нутгийн тэмээ манай аав ийм алаг тэмээтэй байсан. Тэгээ алаг тэмээний удам тасдаггүй гэж алаг тэмээ. Тэмээ 5 хушуу мал дотроос ган зуудад тэсвэртэй, үлдаах чадвараараа эрс ялгардаг амтан. Нөгөө талаар тэмээг унлаг ачлахад ашиглах нь говийн бүсийн малчдын хувьд нэн тохиромжтой байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд энэ байдал алдагдаж байгаа тул уг уламжлалыг сэргээх малчид хурим найр баяр ёслолоор тэмээгээ унах улмар аялал жуулчлалын цогц бодлогын хүрээнд жуулчдын үзэх ёстой нүүдэлчдийн соёлыг тэмээгээр дамжуулан түгээн дэлгэрүүлж эдийн засгийн үр өгөөжийг нь хүртдэг болгох олон талын ашигтай гэдгийг албаныхан хэлж байна. Тиймээс цаашид энэ мэт арга хэмжээг өргөжүүлж олон нийт гадна дотны жуулчдын оролцоотой зохион байгуулахаар тус нутгийн унгахуу Баян өндөр сумаас сонгогдсон иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Баасангийн Батбаяр төлөвлөжээ. Их говийн тэмээд тэмээчдийн баярыг G-Mobile компани ивент гэж оролцлоо. Зөвлөгөөнд оролцсон нийт тэмээчдэд сүлжээнд өнгөө ярих дугаар шилдэг тэмээчдэд гар утас, утасны аппаратыг тус тус бэлгэлсэн юм а. Их говийн бүлээн наран 3-9 жаврыг сааруулж, эдэр жинчдийн үр хож, тэмээ сүргээхийн эд хавыг гайхуулсан их говийн тэмээд тэмээчдийн баяр зөвлөгөөн ийхүү сайхан болж өндөрлөлөө. Санаа сэрэггүй тайвандан үрээн голж мөнгөнхтөн сайлын үнэр хангалсан бүсгүйхэн хөөсөлж салхинд жигшгэлдэг хууран учирлуудан татаад өгөхлөөр сайхан хөрнөднээсээ нулимс бөмрүүлэн гимшдэг. Нэрээ би тимээ гэх шиг нэр нь хүртэл тэмээ.